Ялалтаа олон улсын баг хурлаллаа. Энэ уулзалтанд олон улсын өвдөлт судлал болон өвдөлт намжаах нийгэмлэгийн төлөөлөгчид албаны хүмүүс оролцлоо. Монголчуудын хувьд биедэн өвчний ямар нэгэн зовиор илэрхэд өвчин намдах им уух эсвэл уламжлалт арга хэрэглэх гэх мэтээр өвдөлтийг намжаадаг. Харин тухайн өвчний шалтгаан юунд байгаа, юунаас үүссэн гэх мэт зүйлсийг мэдхийг эрмэлздэггүй гэхэд болно. Энэ мэт өвдөлтөө өөртөө дур мэдэн намжааснаас үүдэн өвчин хүндрэх, цаашлаад ямар нэгэн эрхтнээ солиулахад хүрч байгаамаа. Нэгдүгээр, хоёрдугаарт бол дэлхийн нийт бол анх өвчнийг эмчлэх гэж хөөцөлтөд үгээд идэг гэсэн. Гэтэл одоо бол энэ өвчин гэдэг юм бол ерөөсөө өвдөлт гэдгээр ирдэг юм байна. Тийм болохоор эхлээд өвдөлтийнхаа шалтгааныг л их зөв удирдах чадах юм бол хүмүүс энэ архаг өвдөлтөнд ингэж удаан байгаад хожуу онцлогдоод эдийн засгийн хувьд болон тэр өөрийн амьдралын чадамжуудаа алддаггүй юм байна гэд дэлхийн нийт бол өвдөлтийг одоо эхний шатанд нь оншилж эмчилж ангаадаг ийм замд орсноор манайтай адилхан энэ улсууд маань архаг өвчин нэрвэгдээд ийм их хэмжээгээр зарлага гарахаа болсон. Өөрөөр хэлэх юм бол Монголын эрүүл мэндийн салбарт одоо энэ шинжлэх ухааныг бүх төвшөнд оруулах одоо асуудлыг бид нар санал тавихын тулд энэ хурлыг хийж байгаа. Харин энэхүү өвдөлтийг судалдаг анагаах ухааны салбар шинжлэх ухаан үүсээд цөөхөн жил болж байна. Харин сүүлийн 30-аад жилд дэлхийн нийтэд эрчимтэй хөгжиж байгаа юм. Тиймээс сүүлийн үеийн анагаах ухаанд өвчнийг төрүүлж эмчлэх ус тухайн өвчтөнд мэдрэгдэж байгаа өвдөлтийг эхний ээлжинд намжаахыг илүүд үздэг болсон байна. Зөвхөн одоо өвдөлт судлалын нийгэмлэг маань өөрөө бие даах төдийгүй болон мөн олон улсын нийгэмлэгт хамтарч ажиллахаас гадна одоо засгийн газар өөрөлдөл эрүүл мэндийн яам маань одоо өвдөлт судлалын нийгэмлэг өвдөлт гэдэг маань ямар их тийм одоо чухал зүйл вэ гэдгийг одоо засгийн газрын зүгээс ойлгож мөн дэмжиж тусалж ажиллах юм бол энэ маань их үр өгөөжтэй хөрөнгө мөнгө зарахгүйгээр бид нэр өвдөлтийн асуудлыг шийдвэрлэж одоо эмчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулах ийм үр өгөөжтэй зүйл байна. Тиймээс иргэд өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл хэрвээ ямар нэгэн өвдөлт мэдрэгдлээ гэхэд үүнийг дэвчихгүй эрт онцлуулах, эмчлүүлэх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй амьдралын чадамжаа алдахад хүрэхгүй маа. Эрүүл мэндийн салбар өвчнийг зөв удирдах, ангаадаг өвчтнүүд нь дураараа эм хэрэгэлдэггүй байхыг зөвлөж байна. Музыкчтэй